Монгол Улсын засгийн газрын тогтоолын дагуу жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг өвлийн агаар өвчтөр бие сэдэвт хаялга нуурын жавар өдөрлөгийг 2019 оны 1-р сарын 12-нд хаялга нуурын хөвөөнд зохион байгууллаа. Өдөрлөгийн арга хэмжээг спортын 3 төрлөөр зохион байгуулж, нийт 27 байгууллагын 500 гаруй албаа ажилчид иргэд оролцлоо. Өдөрлөгийн нээлтийн арга хэмжээнд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Г. Батзам, аймгийн засаг дарга Г. Батсуур, аймгийн засаг даргын орлогч Иш Бэлэг Гүмрэл болон Сумдын засаг дарга нар оролцлоо. За тэгэхээр өнөөдөр Говьсөнбөр аймгийн засгийн хамгаалалтын газар, Вийн хамт спортын газар, бүх халуун газрууд хамтраад эрүүл чирэг Говьсөнбөрчүүд гэсэн өвлийн энэ цэнгэн спортын өдөрлөг болж байгаа. Тэгэхээр энэ өдөрлөг хэд хичээлдээ явж байна. Энэ өдөрлөгийн оролцож байгаа байгууллагуудын идэвхтэй мөр байна. Энэ одоо хөдөлгөөнийг хийх зорилго юу байна? Хүмүүс хэрэг төвтэй оролцож байна. За өнөөдөр Говьсөнбөрчүүд шинэ он дөнгөж гараад цас мөсний баяраа хийж байна. Жил болгон уламжлал болгон зохион байгуулагддаг энэ арга хэмжээ өнөөдөр их өргөндлөгөр болж байна. Ялангуяа сүүлийн жилүүд бас хосрогдсон, тасарсан ийм ажил байсан. Манай Вийн тамирын спортын газраас зохион байгуулад аймгийн засаг даргын хамгаалын газар хамтран зохион байгуулад өнөөдөр Говьсөнбөр аймгийн төрийн болон хувийн хвшлийн аж ахуйн нэгжийн 20 гаруй байгууллагууд хүрэлцэн ирсэн ийм сайхан үйл явдал болж байна. За энд одоо мөсөн дээр одоо ямар л одоо тэмцээн уралдаан болдог энэ болгоныг одоо манайхаа хоорондоо өрсөлдөж, тэмцэлдэж, уралдаж дээрээс нь одоо байгууллага хамт олонны нэг өдрийн одоо стрессийг тайлсан, гэр бүлийн стрессийг тайлсан ийм сайхан үйл явдал болж байна. Энэ жилийн хувьд энэ спортын өвлийн арга хэмжээ анхны болж байна. Цаашдаа бол одоо бүтэн жилийн хугацаа байгаа. Энэ жил Говьсөнбөр аймаг зохиогдох том спорт урлагийн ямар наадам одоо арга хэмжээд багх юм. За Говьсөнбөр аймаг одоо 2019 оныг бол маш их олон ажлаар эхэлж байна. 1 сарын 4-5-наар уран өгцийн чуулган Болор 136 яруу найргийн наадам боллоо. Үүний ард дээр одоо ингээд Говьсөнбөр аймгийн албан байгууллагын иргэдийн дунд мөсний баяр, сасны баярыг зохион байгуулж байна. Ингээд цаашлаад ярил өдөр боржин наадмаа хийн. Дэндүү олон арга хэмжээнүүд ингээд зохион байгуулагдана. Энэ болгонд одоо манай ард түмэн идэвхтэй оролцож. За уржигдэр буюу 2 хоногийн өмнө Говьсөнбөр аймгийн засаг дарга иргэдтэйгээ уулзлаа. 2018-нд хийсэн ажлынхаа тайлан тавилаа. Иргэд маань олон асуултыг асууж олон одоо саналуудыг дэвшүүллээ. Говьсөнбөр аймагт 2019 оныг бол их бүтээн байгуулалтын жил иргэдтэй үйлчлэх жил болгон зарлаж байгаа. Тийм учраас энэ дээр одоо бид өгөөд нэлээд олон ажлуудыг хийхээр ингээд төлөвлөж байгаа. Өдөрлөгийн мөсний шагаа 10-ны тэмцээнд 1-р байранд Ариун Эрдэнэ даргатай Нэгдсэн эмнэлэг, 2-р байранд Отгон чимэг даргатай Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газар, 3-р байранд Нямбатар даргатай цахилгаан дамжуулах сүлжээ, оновчтой цохилтын тэмцээнд 1-р байранд Цэцгээ даргатай 1-р сургууль, 2-р байранд Иш отгон жаргал захиралтай Политехник коллеж, 3-р байранд Тамир даргатай шүүхэн шийдвэр гүйцэтгэх газар, хөгжилтэй буйхай тэмцээнд 1-р байранд Воинтал сумын 4-р цэцэрлэг, 2-р байранд Дамдан сүрэн даргатай онцгой байдлын газар, 3-р байранд Ботовчор даргатай цагдаагийн эхэлтэс, Говьсөнбөр 2040 Олимпийн бэлэгдэл бүтээх тэмцээнд 1-р байранд Ариун Эрдэнэ даргатай Нэгдсэн эмнэлэг, 2-р байранд Татварын эхэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Автоёрын төв, Улсын бүртгэлийн хэлтсүүдийн нэгдсэн баг, 3-р байранд аймаг сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын баг тус шалгарсан байна. За тэгэхээр өнөөдөр эрүүл чирэг Говьсөнбөрчүүд гэдэг ингээд спортын арга хэмжээ болж байна. Тэгэхээр өнөөдөр энэ арга хэмжээнд оролцож байгаа таны хувьд сэтгэл ямар байна? Энэ өдөрлөг хийснээр ард түмэнд ямар ач тустай байх юм? Та өнөөдөр энд явсан ямар амжилтанд оролцож байна? Сайхан байна. Энэ баярт оролцож байгаад их баяртай байна. Тэгээ бүх ард түмний одоо энэ хаялгын жавар гэдэг энэ ер нь тэмцээн бол ер нь сайхан өрнөж байна. Ер нь багууд бол ер нь хүчтэй байна. Одоо манай баг бол ер нь ихэдээ бол сайн оролцож байгаа. За манайх бол ерөнхийдөө миний хувьд бол одоо ерөнхийдөө боохонд оролцох гэдэг одоо дараачийн бэлтгэлтэй ер нь гарцаад байж байна. Тий. Энэ засны хоёр бол ерөнхийдөө бол гоё. Энэ өвлийн үйлрэл бол манайх бол ер нь жилдээ ер нь ганцхан болдог ер нь засны хоёр бол ер нь гоё үр дүнтэй ер нь баяраа. Говьсөнбөр аймгийн засаг дарга Батсуур 2019 оны 1-р сарын 10-11-ний өдрүүдэд
дуу бүжгийн боршин чуулгад иргэдтэй уулзалт зохион байгууллаа. Уулзалтанд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Батзам, засаг даргын орлогч Бэлэг Гөмрөл, аймгийн засаг даргын эрхлэх хүрээний хилтэс, агентлагуудын удирдлага, сумдын засаг дарганаар оролцлоо. Аймгийн засаг дарга Батсуур 2018 онд аймгийн хэмжээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлын тайлан 2019 онд хийж хэрэгжүүлэх ажлын тухай мэдээлэл хийлээ. За 2018 онд бол бид та бүгдийнхэн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх тогтчил бүтээн байгуулалтын ажлуудыг үр өгөөжтэй чанартай хийж гүйцэтгэх, иргэдэд боловсрал, эрүүл мэндийн соёлын үйлчлэгийг чанартай хүртээмжтэй хүргэх, төрийн үйлчлэгээний ил тод байдлыг ханган, төрийн албан агчийг шалгахжуулах, төрийн албан агчдын ёс зүй, сахилга хариуцлагыг дэвшлэхэд голлон анхаарч ажилласан. Ингээд та бүхэндээ 2018 онд хийсэн ажил 2019 онд хийхээр төлөвлөж байгаа ажлаасаа товч танилцуулъя. Уулзалтанд оролцсон иргэд аймгийн удирдлагуудаас ажлын тайлан мэдээлэлтэй холбоотой болон бусад асуудлаар асуулт асууж аймаг орон нутгийн хөгжил дэвшлийн тухай санал бодлоо солилцсон бүтээлч уулзалт болсон байна. Музейн түүх соёлын хөдлөх дурсгалт зүйлсийн сан хөмөргийн улсын тооллого Говьсөнбөр аймагт 2019 оны 1-р сарын 2-ны өдрөөс эхэллээ. Музейн түүх соёлын хөдлөх дурсгалт зүйлсийн сан хөмөргийн улсын тооллого орон даяар явагдаж байна. Манай аймагт аймгийн засаг даргын захирамжаар 9 хүний бүрэлдэхүүнтэй салбар комисс байгуулагдсан. Тооллогын ажил 2019 оны 1-р сарын 2-ны өдрөөс эхэлсэн байна. Аймгийн Боржгоо музейнд 683 дэсийн 948 ширхэг үзмэр эд өвлөгийн зүйлийг тоолуулахаас 406 дэсийг тоолж тооллого 50.4% явагдаж байна.